2018 он 19 онд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд бүгд найрамд хятад ард улсын нэн хөнгөлөлтөй нөхцлөөр одоо энэ үйлдвэрийг барихаар энэ төв цэвэрлэх байгууламжийг барихаар гэрээ хийжсэн 2020 оноос эхлээд одоо ковидын үед гэрээ хийгдэж эхэлсэн. Сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд нэлээд одоо хурдтай цаг хугацаанд энэ үйлдвэр маань ашиглалтанд орж байгаагаар онцлог болж байна. За энэ үйлдвэр маань бол энэ 17.6 га дээр 35 нэр төрлийн 55 томоохон объектууд байгаа. За Бохир улсыг анхнаас нь аваад эцсийн одоо гаргахад 98% одоо цэвэршүүлэлттэй. Нэгүгээр хэлбэл одоо унтны уснаас бусад одоо хэрэгцээнд энэ одоо нийтийн аж ахуйн Улаанбаатар хотын бүхий л одоо тодорхой нийтийн аж ахуйн салбаруудад хэрэгжилж болохоор иймэрхүү одоо ач холбогдол өндөр одоо цэвэрлэх байгууламж ашиглалтанд орж байна. Нэг талдаа энэ бол зөвхөн одоо барилга байгууламжийн асуудал биш. Нөгөө талдаа иргэдийн ая тухтай амьдрах, энэ туулгын, энэ экосистемийн, энэ ногоон байгууламж, агаар энэ орчны бохирдлыг одоо бас нэлээдгүй дэмжсэн хамгийн сүүлийн үеийн одоо олон улсын сүүлийн стандартуудыг зөвхөн одоо хятадын тоног төхөөрөмж биш, энэ Барууны, Швед, Дани, Норвегийн одоо тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм одоо үйлдвэр өнөөдөр ашиглалтанд орж нээлттэй хавь ажиллагааг хийж байна. Бас нэг давуу тал нь одоо гарч байгаа лагийг боловсруулах эрчим хүчийн үйлдвэрлэх ийм одоо давуу тал чухал төсч шүү дээ. Тэгээ сая хэлсэн ер нь олон улсын бүхий л одоо хамгийн сүүлийн үеийн технологиудыг одоо энэ үйлдвэрт одоо хэрэгэлсэн. За тэр тусмаа энэ үйлдвэрийн одоо өөрийнх нь одоо дотоод нийт эрчим хүчний өөрийнх нь өртөг зардлын нэг 40 орчим хувийг дотоодынхаа одоо лага биохимийн аргаар одоо эрчим хүч үйлдвэрлэх ийм одоо үйлдвэр ашиглалтанд орж байна.